шүү дээ. Нэг бол Андрей Колесник багийн олнуудагч мөнх сайхны давалт орсон. Хоёр алтарвчтай. Дэвидийн нутгаа хатны гартаа тоглолоо. Дэвид тоглож ирсэн юм лээ. За Исмаил хоёр дөр олбот өгсөн. Суудагж байгаа мөнгөөр шууд утгаа явлаа. Дэвид дараагийн нутгаа ирээ алтнаас удаад хоёр дээр нь хураад оногаа авлаа. Өдөр мөн хашивчлаа. Давалт утгаа явлаа. За 8-7. Андрегийн давалт. Нам нутгаа авахгүй. Дөрдөр оргил холбот өгсөн Лукас Шупагийн сууд бөмбөг алтан гэрлээр нутгаа явах гээд болсон бай. За давалтын ихэнд алтан гэрлийн давалт. Дэвид нутгаа өндрөөс ирж байна. Гой пас. Гацаалтаа Андрей Колесник торзгсан. Анх өдгөө ирсэл цогроод ирсэн байгаа. Яа бонжор дөрөвдөр ойртуулсан ганх хөдгийн хууруул хоосон дарж буу. Атчиргал хатар сулуулсан хүмүүдээр бэлгүүний хамгаалт онцтой болсон ганх хөдгийн нутгаа араас цэ солчрын нутгаа явсан гартаа зөвлөө. Тэгс 3 хожид 4-5 хожидод одоо явуулах хэрэгтэй байна. Ариун өтөрөнд нутгаа явлаа. Андрей шугам дээр хамгаалт онцтой нэлээд судалж байгаа чирсэн хамгаалт байна да. Шугам нутгааныг маш сайн хамгаалаа. Хоёроос Исмаил Молог нутгаа алд гэсэн 3-араас зөрөөд 2-араас Дэвид гişээл гартаа дутлаа. Нам баггүй. Гойн жиргал 2-араас сувтгаа явуулсан араас суурлаа. Шууд хаалтан жилсэн торзгсон. Яй. Сайхан. 7-13. Ажиргалын нутгаа төр эдний хаалтан онцтой болсон Дэвидийн нутгаа. За тэр бүрэндгсэн явуултыг төр эдний давуулт. Давуулт нь авсан. Ариун төр эдний давуултаар ойртууллаа. Оргидын нутгаа голд өргөдөгөө. Клубийн аврагч сургууль тэнцээнд бас хөрөл медалийн төлөө шалтгаантай бас 5 гаргаж байлаа. Шалтгаанс хөрөлтэй. Төсөл ихөө цэ солчрын толгонд явсан хамгаалт онцтой болсон Исмаилийн нутгаа дагаад номлаа. Исмаилийн нутгаа зайтай боловсон маш олон одоо тоглогчид байдаг. Эдгэх нь одоо яг Солонгоо өгшин бэлтгэдээс өрөөд ирсэн тоглогчид бий. Исмаилийн гартаа мөнгөн дээр даваа жаргал хамгаалт онцтой болсон. Исмаилийн давуулт намын нутгаа байхгүй. Дэвидээр хууралт явдаа. Хаалтны гартаа дутсан довтгооны талаас орвэн Андрей Колесник шугам дээр. Андрей Колесникийн давуулт анх эрдний 1-4 оноочтой очсон. Эсгүүрээс харж багтаагаар нэгтгэсэн юм тоглогч юм лээ. 18-21 насны тэмцээнүүд дээр яг олсон. Хадас жаргал сайхны сарал хоёр. Дэвид гişээл. Хасин нутгаа. Дэвид нутгаа явсан хаалтны гашиг үчилээ. Яа энэ одоо бүрэндгсэн Хасин нутгаа төрийн нутгааныг хамгаалсан Шупагийн нутгаа Исмаил хамгаалаад 4-3-аас явлаа. Дэвид гişээл хамгаалт онцтой болсон 2-ын нутгаа сулхан нутгаа Андрей Колесник гацаалтаа явлаа.
Шугамдар хамгаалалттай болсон 4-рөө даарсан. Минтертгоос тарвжээ. Минтертгоос тарны гасрын холболт хаалтаа олууллээ. Оригдын хууралт. Андрей Кольчник Минтертгоос 2-ын хаад гарч ирсэн. Садогийн давлалт. Давж аргадын нутгаа хууртаа нутгаа Налтуй Минтертгоо 2-ын хаад жоохон зайтай тавигдсан алдууд юм аа. Гартан зөглөө. Төр мандахын жил дархан Монголстай гэрээ үзүүлсэн. Смайдын давлалт. Дэвидийн нутгаа 2-аараас татсан нутгаа нөтлөгдөө. Үдээ улс харагдахгүй дээ энэ хоёр тоглогч дээр. Дэвидийн нутгааны хамгаалаа буян жиргал. За үндсэн дийлэг нэвцээний 5 удаагийн шилдэг хамгаалагч буян жиргал Мегастарс тий. 2019 онд бол төмөг боловс 3 гэр ажилласан. SC Окста 5 гаргаж хожигдсан. 3 хожигдолтой 4 хожигдтойгоор Дэвидийн нутгаа дээд шугамруу дутсан. Өдөртийн 4 дахь хожид их ойрхонд байна да. Даваа жаргалаар 2 хатагдсан. Анх эрдний хамгаалт талбараа татаж болсонгүй. Тийг харж авах хэрэгтэй. Дэвид явлаа. Исмаил хатар судраад орсон. Даваа жаргал холболт өглөө. Исмаил моолог нутгаа явсан. 2 хаалтны гадар явсан. Яг чиглэл байгаад байдаг. Оригдын нутгаа гол оригд өргөдөхгүй нэ. Дэвидийн нутгаа. За энэ нутгаа харин гараа ивчүүд. Хамгаалтамжтай Чуфагийн нутгааны доош нугсан. Хэрвээ давлалт. Дэвидийн нутгаа. Исмаилийн нутгаа ад жаргалаас зайтай холболттой сэтэж тавтгал дээр тоглогчдын нэг л дээ. Ган замыг 2 дээр холбот өгсөн давтгоо явууллаа. 2 хатар судруулсан. Содчрээр явсан давтгоо дутлаа. Дамжуулт ирэх юм бол намууд агсын давтгаанууд явна шүү дээ. 2-аар Андрей Кольчник явсан. 2-аар нөхөнийг хатараад онооны оригдын давлалт. 2-аар Андрей Кольчник давтгаанд явна. Гадаад өгсөн сүдийн давтгаа орсонгүй. За ингэ шийдвэрлэх 5 дахь ээлжинд тоглолтод 15-11-ээр говьтай эмгэн минутын хожил авч өдөрлийн 4 дахь хожил авлаа.